Үзэгчтэй Тэнгэртлэц COP17-аас та бүхэнд үргэлжлэн хөрж байна. Бид яг одоо Монгол улсын ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх одоо эртээ ярилцах гэж байна. Өдрийн мэнд хүргэе танд. Өдрийн мэнд хүргэе та бүхэндээ. За COP17-гийн хувьд энэ 7 хоног яг дээд түвшний, сайд нарын түвшний уулзалтуудаар эхэллээ. Бид бол албан бусаар яг хамгийн гол үйл ажиллагаанууд эхэлж байна гэж бас ярилцж байна. Тэгэхээр эндээс бас яриагаа эхлүүлээ. Ямар зочид төлөөлөгчид иргэн талаар мэдээлэл өгч та. За маш их баярлалаа. Тэгээд энэ өдрийн мэндийг хүргэе. За COP17 хурлын одоо хүндэт зочдоор Монгол улсын ерөнхийлөгчийн урилгаар хэд хэдэн зочд ирсэн байгаа. Урд өмнө одоо ерөнхийлөгч хийжсэн. За Финланд улсын ерөнхийлөгч, Коста Рика улсын ерөнхийлөгч, бүгднээс Солонгос улсын ерөнхийлөгч Мун Жэйн гээд за мөн нэгдсэн үндэсний байгууллагын одоо энэ 3 конвенцийн дарамт гурлаа ирсэн байна. Мөн одоо бусад улс орнуудаас энэ яг шийдвэр гаргагч нар болох одоо байгаль орчны асуудал хариуцсан сайд нар нэрсэн. Яг ингээд 24-ний өдөр өндөр дээд түвшний сегмент нь эхэлж гин гэж бид нар ярьсан тийм ээ. 24-ний өдрийн одоо нээлтийн үйл ажиллагаар Монгол улсын ерөнхийлөгч бол нээж энэ хүү хурлын одоо дээд түвшнийх нь гол хилцээнүүдийг эхлүүлэх тэр өдөр бол гол нээлтийг бол хийж энэ ажиллагаа бол ингэж одоо идэвхтэй үргэлжлээд явж байна. Тэгээ энэ өндөр дээд түвшний гол хилцээнүүд нь бол сая миний дурдсан хүндэт зочид болон одоо яг улс орнууд нийт гишүүн орнуудын яг байгаль орчны асуудал хариуцсан сайд нарын нь баг бүрэлдэхүүн ирснээр бол одоо яг дээд түвшний уулзалтууд нь эхэлж байна. Өнгөрсөн 7 хоногт бол яг бэлтгэл хурлууд болон салбар хороодын хурлууд нь явагдаж гол одоо 24-нөөс хийсэн тэр хилцээнүүдийн бэлтгэлийг хангаж улс орнууд хоорондоо байр сууриа нэгтгэж за зөрүүтэй байр суурь байх юм бол ямар өнцгөөс яаж хилцээгээ эхлүүлэх үү, ямар байр суурьтай байна гэдгээ урьдчилан харилцан тандсан ийм олон хурлуудыг бол өнгөрсөн 7 хоногт хийсэн. Дээрээс нь сэдвчилсэн хурлуудыг бол бас өдөр болгон хийж энд бол үндсэндээ тэр гол хэлэлцээний механизмд хэрэгтэй гол дуу хоолойнуудыг сонсож одоо улс орнуудын байр суурь, төрийн бас байгууллагууд, залуучууд, эмэгтэйчүүд гэдэг энэ оролцогч бүх талуудын дуу хоолойг одоо оролцуулснаар энэ хэлэлцээ маань 24-нөөс эхэлсэн энэ дээд түвшний хэлэлцээ маань идэвхтэй явагдаж тэгээд одоо 28 гэдэг энэ хурал дуусахад бол бас тийм тодорхой баримт бичиг үр дүн бол батлагдаж тунхаглал гарах ёстой. Тэгээд энэний чиглэлээр бол бүх оролцогч нар өнөөдөр идэвхтэй ажиллаж байна. Сэдвчилсэн өдрүүд боллоо гэж таасан хэлээ. Тэгэхээр мэдээж тухайн өдрүүд ер нь маш олон хэмжээний бас хилцээрүүд бол энэ хурлын төгсгөлд бий болох байх л та. Гэтэ энэдгээрээс бас таны онцлог тийм хилцээр ялангуяа сэдвчилсэн өдрүүдээр байгаа юу? Дээрээс нь бид нар ер нь ямар хүлээлттэй байх вэ? Энэ 5 дахь өдөр гэх юм. Тийм ер нь сүүлийн хэд өдрүүд харж байхад бол хүлээлт үр дүн гэж их асууж байна л да. Тэгэхээр олон улсын хэмжээний энэ хурал нэгдсэн үндэсний байгууллагын энэ конвенцийн талуудын систем өөрөө их юм мэрэгжлийн салбарын тусгай өөрийн гэсэн снупийн систем ажилладаг. Тэгэхээр энэ дээр бол бас ерөнхийд нь базаад дүгнээд хэлэхэд бол маш олон үр дүнгууд гарч байгаа. Яг одоо нэг ганц хурал явагдаа тэр хурлын үр дүнгээд нэг баримт бичиг гаргадаг шиг тийм үр дүнхээс илүү нэжгээд үр дүнгууд гарч байгаа. Жишээлбэл одоо усны сэдвээр нэг бүтэн өдөр хуралдаж байна. Тэнд чинь зөвхөн одоо усны газар гэдэг юм уу, сариутсан байгууллагууд нь хоорондоо хуралдах биш. Тэнд бүх оролцогч хөрөнгө оруулагчдаас эхлээд хувийн хвшил, за тэр салбарт үйл ажиллагаа явуулдаг, хөрөнгө оруулалт хийдэг, санхүү эдийн засгийн байгууллагууд, баялаг бүтээгч нар гэдэг олон улсаас ирсэн ийм байгууллагууд хоорондоо уулзаж, шийдвэр гаргах нартай уулзаж, яг усны салбарт ямар хүндрэл бэрхшээл байгаа, ямар зовлон зүдгүүр байгаа, ямар асуудлыг хилцэх үү гэж. Жишээлбэл ус бид нар одоо килограмм алтаа гэдэг юм уу, 1 килограмм гурилаа нефтээ ингээл килограммаар нь литрээр нь ингээ үнэлээд байдаг мөртлөө усаа үндсэндээ үнэлж чадаагүй байж байгаа гэсэн. Гэтэл одоо ус 1 килограмм алтны үн, усны үн хоёрыг харьцуулахад ямар байх вэ гэл ингээл энэ дээр бол ингээл маш олон зүйлүүдийг хоорондоо хэлцэж ярилцаж бидний бодоогүй хараагүй байсан зүйлүүд хүртэл ил болж тэр нь өөрөө энэ хилцээ хийгдэж байгаа улс орнуудын хоорондын тэр зарим үедээ энэ чинь хилцээ гэдэг чинь дандаа сайхан найрсаг байхгүй шүү дээ. Хоорондоо санал зүрэлт нь улс орныхоо эрх ашигыг урдаа тавьж хилцээнд оролцсон. Тэгэнгүүт нөгөөдөл нь бас хүлээж аавна авахгүй гэдэг ингээд маш олон нэгдсэн үндэсний байгууллагын одоо 190 хэдэн орн энд ирсэн хоорондоо хилцэж байгаа учраас яг тэр хилцээнд нь хэрэгтэй мэдээллүүдийг бэлдэж өгөх хурлууд өнгөрсөн 7 хоногт болсон. За жишээлбэл ус гэж бид түрүү ярьлаа. Усны өдөр, за дараа нь цөлжилтийн өдөр тэгээд одоо малчт болон одоо бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн сэдвээр бас нэг бүхэл бүтэн өдрийг одоо ингэж зориулж энэ чиглэлээр хуралдлаа. Тэгээ ер нь үр дүн гэж ярих юм бол маш олон үр дүнгууд гарч байгаа. Саяхан одоо телевиз радиогоос бас маш олон удаа мэдээлэлээ хөрөнгө оруулалт, амлалтууд маш ихээр хийгдэж байна. Тэрбумаараа саяараа долларууд одоо жишээлбэл цөлжилтийн эсрэг авах арга хэмжээ, ойжуулалтын арга хэмжээнд хийгдэж байна. Өнөөдөр ихэд Мун Жэйн ерөнхийлөгч Монгол улсын ерөнхийлөгчийн урилгаар ирсэн одоо Солонгос улсын ерөнхийлөгч асан Мун Жэйн нөгөө өөрийн одоо засаг захиргааныхаа
эрх мэдлийн хүрээнд тухайн үед ерөнхийлж байхдаа санаачилж байсан инх тайвны төлөө мод тарихын үйл ажиллагаа санаачлагыг бол эхлүүлсэн хүний хувьд энэ инх тайван ба мод гэдэг одоо ойжуулалт ба инх тайван гэдэг сэдвээр бүхэл бүтэн хурал хичээл зохион байгуулж хийж энэ нэгээр Монгол улсын одоо тужийн нарсантай ойжуулсан хөтөлбөрөд Солонгос улсаас манай улсад хөрөнгө оруулалт хийж ногоон хэрэм хөтөлбөрийг бас хэрэгжүүлсэн ногоон хөгжлийн чиглэлээр Солонгос улсаас маш олон хувийн хвшлийн одоо баялаг бүтээгч нар компаниуд ирж ял Korean Air хүртэл одоо Багнуурт бүхэл бүтэн цэцэрлэг байгуулсан байж байгаа ч. Тэгэхээр энэ ойжуулалтын чиглэлээр бол бас үйл ажиллагаа идэвхтэй явуулдаг улсын хувьд Солонгос улс жишээл энд одоо маш тийм манлайлал өндөртэй оролцож байна. Одоо Мун Жэ-ийн ерөнхийлөгчийн өөрийнх нь санаачилсан энэ санаачлагыг зогсохгүй өөрөө одоо ерөнхийлөгч биш болсон ч гэсэн энэ ажлаа үргэлжлүүлсээр COP17-гийн хүрээнд бол ер нь энэ COP-ийн талуудын конвенцийн талуудын энэ үйл ажиллагаанд идэвхтэй оролцсоор яваа хүн юм байлаа. Тэгээд одоо энэ ойжуулалтын асуудал ямар чухал байх вэ? Тэгэхээр ойжуулалтын инх тайвантай жишээл олбсон. Монгол улсын ерөнхийлөгч гэсэн нээлтийн үгэн дээр хэлсэн энэ ойжуулалт, хөрсний дороотол гэдэг асуудал бол зүгээр нэг цөлжилтийн асуудал биш ээ. Энийг усны аюулгүй байдал, хүнсний хангамж, хүний аюулгүй байдал, эрүүл мэнд за цаашлаад бүр тогтвортой хөгжил, хүний хөгжил тэгээд одоо тав тухтай оршин амьдрах тэр нөхцлөөс гадна инх тайван найрамдлын сэдв бол өөрөө бас хөрсний сэдв юм а гэдгийг хэлсэн. Тэгэхээр энэ холбоосуудыг энэ хурлууд дээр байнга хийж байгаа. За дараа нь бас бид нар далаад гарцсан хөгжиж байгаа орнуудын чиглэлээр нэг бүхэл бүтэн хуралдааныг бол энэ ч зохион байгуулж яхад нь оролцсон. Энэ далаад гарцсан орнууд ч гэсэн яг өөрсдөө энэ цөлжилтийн асуудал, хөрсний дороотлын асуудал гэх одоо өргөнөөр өртөж байгаа манай улстай адилхан маш олон улс орнууд байгаа. Нийтдээ 32 улс байгаа. Эдгээр улс орнууд ч гэсэн сайд нарын төвшөнд энд хурал хийж одоо далаад гарцгүй тэр 32 улсаас энд хөдөө аж ахуйн сайд нар жишээл ирсэн байж байгаа шүү дээ. Байгаль орчны сайд нар ирсэн байгаа. Дандаа өндөр түвшин сайдын түвшинд ингэж ирсэн байгаа. Энэ сайд нарыг цуглуулад зөвхөн далаад гарцгүй орнуудын өмнө тулгарч байгаа байгаль орчны асуудлаар жишээл хурал хийж байна. За дээрээс нь залуучууд, эмэгтэйчүүд, за тэгээ хувийн хвшлийнхэн буюу одоо санхүү эдийн засгийн чиглэлээр ч гэсэн цөлжилтийг бууруулахад, ойжуулалтыг хийхэд, усны асуудлыг шийдэхэд ямар шүү хөрөнгө оруулалт хэрэгтэй вэ? Яаж одоо хамтарч ажиллаж болох вэ? Ямар санхүүжилтийн системүүд эсвэл одоо банк санхүүгийн байгууллаар ямар шин санхүүжилтийн ийм механизмууд, методууд байна гэдгийг хүртэл одоо хоорондоо ярилцсан. Ийм том олон талт, олон одоо улс орнуудын хоорондын гэрээ хэлэлцээ байгуулах хэлэлцээний талбар болж байгаагаар манай энэ COP17 өөрөө өндөр ач холбогдолтой бөгөөд үр дүн ихтэй явж гин гэж би бол өдөө дүгнэж байгаа. Яагаад гэвэл би түрүүн хэлээ тэр улс орнуудаас болон оролцогч нараас, хандивлагч нараас, төрийн бус байгууллагуудаас маш олон одоо цөлжилтийн эсрэг, хөрсний дороотлын эсрэг болон одоо бэлчээрийг сайжруулах, бэлчээрийн тогтвортой менежментийг хүртэл санхүүжүүлэхэд маш их хэмжээний мөнгнүүдийг бол амлаж энэ олон улсын эндэр дээрээс энэ ажлыг хийхэд хамтраад тэдэн төгрөг босгоё, хандивлъя гэдэг энэ уриануудыг гаргахаас гадна амлалтуудыг өгч эхэлж байна. Тэгэхээр энэ бол өөрөө том амжилт. Яагаад тэгэхээр энэ хурал байхгүй байсан бол эсвэл энэ Улаанбаатар хотынхоо төвд бид нар энэ хүмүүсийг цуглуулж, энэ олон улс орнуудыг цуглуулж хилцээг нь хийлгээгүй байсан бол ийм амлалтуудыг авахгүй байсан. Тэгэхээр энэ мэдээж зөвхөн Монгол улсад орж байгаа хөрөнгө оруулалт биш, мэдээж энэ бол далаад гарцгүй орнуудад зөвхөн хөгжиж байгаа орнууд, эсвэл бэлчээрийн мал аж ахуйтай орнуудад зориулж байгаа хөрөнгө оруулалтууд ч гэсэн энэний нэг нь Монгол улс учраас энэс бол яалтчгүй ашиг хүртэж байгаа байна гэсэн. Би танаас бас сонирхоод асуумаар л л да. Одоо бидний энд ярилцчих зор энд маш олон яриа хэлэлцээ, гэрээ хэлэлцээрүүдтэй өрнөж байна. Манай студ дээр саяхан одоо ердөө цагийн өмнө залуу хэлэлцээрчдийн панел хэлэлцүүлэг өрнүүлээ. Өөрөөр хэлбэл орон орноос ирсэн залуу хэлэлцээрчд. Гэтэл тэн дээр яг нэг хурлаас Африкийн орнууд одоо Америкийн нэгдсэн улсын санхүүжилт болон блок босод асуудлаас болоод ингээд гарчихсан. Одоо болохоор яаж эргээд Африкийн тэр орнуудыг оролцуулах вэ гэдэг яриа өрнөж байна гэдэг ийм мэдээлэл ирсэн. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол яг энэ хурлууд одоо жишээ нь ийм тохиолдолд яаж явагддгийг, үр дүнд нөлөөлдөг гэж байна. За яг энэ их сонирхолтой асуулт байна. Яг тэр энэ бол цэвэр дипломат үйл ажиллагаа. Хэлэлцээ гэдэг маань дипломат хэлэлцээ гэдэг маань өөрөө бол дипломатч хүний одоо сурч боловсрохдоо сурдаг одоо гарынхан зэвсэг гэж ярьж байна. Тэгэхээр энд бол яг манай улс яг өнөөдрийн байдлаар COP17 болон зохион байгуулж байгаа олон улсын байгаль орчин, хөрсний дороотол, ус, цөлжилт болон бэлчээрийн асуудлаар дэлхийн бүх улс орнууд ирсэн хоорондоо мэтгэлцэж, ярилцаж, санал бодлоо солилцож, зарим тохиолдолд муудалцаж, зарим тохиолдолд одоо санал бодлон зөрөлцөж, зарим тохиолдолд группээрээ гэдэг юм бүлгээрээ тийм ээ Африкийн бүлэг бол түрүүн ярьлаа шүү дээ. Африкийн бүлэг бол энэ хэлэлцээнд оролцохгүй. Энэ одоо хэлэлцээ хийж байгаа талуудын байр суурь бид нар таалагдахгүй байна. Бидний эрх ашигт одоо сөргөөр нөлөөлөхөөр өнөгээд гараа явцсан гэж шүү дээ.
Энэ бол нормал энгийн тохиолдол. Энгийн тохиолдол энэ бол хэлэлцээний төвшин маш олон удаа явагддаг, болдог, тохиолддог. За энэ дээр юу хэрэг болдог вэ гэхээр жинхэнэ нөгөө дипломат ур чадвар. Нин ялангуяа одоо хүлээн авагч, зохион байгуулагч орон манай улс өөрөө олон талт инхий эрхмэлсэн бие даасан ийм гадаад бодлоготой улсын хувьд дээрээс нь 115 жилийн одоо орчин цагийн дипломат соёлтой дипломат ийм албаны түүхтэй улсын хувьд энэ жинхэнэ олон талт хилэлцээ хийх чадвартай хүмүүс mitigators гэж байдаг, тэ координаторууд гэж байдаг. Эдгээр улсууд маань энэ бүлгүүдийн хооронд одоо ойлголцлыг үүсгэж хэдийгээр санал зөрүүтэй байгаа ч гэсэн яг санал нэгдэж байгаа сэдвүүд дээр нь яг тэр санал нэгдэж байгаа гол цэгүүд дээр нь бүгдийг авчиж нэгтгэж одоо үндсэн баримт бичгийнхаа хилэлцээг үргэлжлүүлээд энэ хурлынхаа үр дүн болгож гаргах нь бол өөрөө тэр оролцож байгаа дипломатуудын зохион байгуулагч нарын за мөн тэнд удирдагч нарын хилэлцээг бас удирдаад явуулж байгаа хилцэгч нар гэж байгаа. Эдгээр хилцэгч нарын маань ур чадвараас одоо шууд хамаардаг. Тэгэхээр та түрүүн хэллээ тэр залуучуудын бүлэг, Африкийн бүлэг бол жишээл зарим хилцээнд одоо орохгүй. Бид нар бол одоо ингээд нэг талаараа хориг тавьж гин, эсэргүүцэж гин гэдэг одоо хилцээнд оролцохгүйгээр бүлгэрээ зөвхөн нэг улс биш те Африкийн бүлэг гэдэг бид нар чинь бүлгэрээ ордог. Энээс бол дахиад нэг дипломат нэгдсэн үндэсний байгууллагын хүрээнд явагддаг олон талт дипломат үйл ажиллагааны нэг хэсэг нь юу вэ гэхээр зэрэг дипломат хилэлцээ, олон талт хилэлцээ гэж байдаг. Тэгээ олон талт хилэлцээ хийгдсэний үр дүнд хилэлцээр байгуулагддаг. Тэгэхээр энэ хилэлцээний горин бол яадаг вэ гэхээр яг олон талаасаа сууж хоорондоо нэг нэгээрээ зарим үед бол одоо яг цагаан толгойн дараалалаар улс орнууд өөрсдийнхөө байр суурийг илэрхийлээд тэгээд хурал удирдах байгаа хүмүүс маань өөрөө за энэ асуудлаар бол улс орнуудын нэгдсэн байр суурь энэ дээр нэгдэж чинь энэ дээр зөвлөдөж чинь за зөвлөдөж байгаа хэсэг дээр нь дахиад энэ улс орнууд хоорондоо нэг суугаад уулзаатгаач өнөө шөндөө нэг шөнийн 3-4 хүртэл дахиад нэг суугаатгаач гэдэг энэ за хурлын заалнууд бол одоо яг 18:30 гэхэд энэ ч үйлчлэгээ зогсоод хаадаг гэхдээ бол хилцээнүүд шөнийн 3-4 хүртэл үргэлжилж байгаа шүү дээ. 28-наас өмнө амжиж үр дүн төрөх гээд энэ олон улс орнууд гишүүн орнууд нэгдсэн үндэсний байгууллага өөрөө за оролцогч талууд болон энэ конвенцийн талуудын нарийн бичгийн даргын газрынхан бүгдээрээ л өдөр шөнөгүй ажиллаж байна. Тэгэхээр энэ хэвийн үзэгдэл ингэдэг маш олон сэдвүүд байгаа. За энэ удаагийн манай улс бол өөрөө одоо бас зохион байгуулж байгаа орны хувьд онцгой үүрэг оройлтой. 2 жилийн хугацаанд эндээс гарсан үр дүн яг амьдрал дээр хэрэгжүүлэх үүргийг бас хүлээж байгаа. 2 жилийн турш бол манай улс энэ конвенцийн талуудын хилцээрийн биелэлтийг авч явна. Тэр утгаараа одоо бид нар өөрсдөө энэ үр дүнгийг гаргах гэсэн анхаарч идэвхтэй манай гадаад харилцааны яамны дипломатууд тэр дотроо олон талт хамтын ажиллагааны газрын дипломатууд маань хариуцсан одоо хууль зүйн дотоодрын яам, сангийн яам гэдэг бүх салбар яамнуудаас орсон хилэлцээний тусгай баг гэж байгаа. Эдгээр багийг бол хурал эхлэхээс өмнө бид танилцуулж ирсэн. Тусгайлан бэлтгэгдсэн, тусгайлан хилэлцээ хийх чадах сайтай яг энэ чиглэлээр тэр дотроо байгаль орчны чиглэлээр уур амьсгалын өөрчлөлийн чиглэлээр, цөлжилтийн чиглэлээр байгалийн олон янз байдлын асуудлын сэдэвчилсэн хилэлцээнүүдэд оролцсон сурсан ийм дипломатууд болон төрийн албан агчид хилэлцэгч нарыг бол бэлдэж энд оролцуулж байгаараа энэ манай улсын бас манлайлал үүгээрээ харагдаж байгаа. Тэгэхээр энэ манлайллынхаа үр дүнд бид нар бас баггүй үр дүнг энэхүү хурлын эцэст бас харах баха гэж найдаж байгаа. Энэс сүүлийн асуултыг асууя. Олон талт хамтын ажиллагаа гэдэг ярьдаг шүү дээ. Тэгэхээр нэгдсэн үндэсний байгууллага бас маш их сорилттой нөгөө талаас дэлхийн одоо иргэдийн итгэл суларчсан байгаа энэ цаг үед ер нь ийм олон хурал зохион байгуулах нь яагаад ач холбогдолтой гадаад бодлогод энэ нь яаж илэрдэг юм бэ? Магадгүй энэ олон хурал цуглааны зохион байгуулах нь бас хүн төрөлхтөнд үлдсэн хамгийн зөв механизм үнэ үү? За өнөөдөр бид үнэхээр амаргүй нөхцөл байдалд амьдарч байгаа. Дэлхийд тэр даяараа одоо үл итгэлцэл, үл ойлголцол, санал зөрчилдсөн ийм нөхцөл байдал за дэлхийд 60-аас илүү олон цэгүүдэд дайнд игдэж байна. Тэгэхээр өнгөрсөн жил Монгол Улсын ерөнхийлөгч нэгдсэн үндэсний байгууллагын байгуулагдсан 80 жилийн яваар орхитоо ч гэсэн хэлж ирсэн. 80 жилийн өмнө нэгдсэн үндэсний байгууллага гэдэг маань өөрөө дэлхийн их тайван, аюулгүй байдал, хүний хөгжил, тэгш эрхийн төлөө байгуулагдсан байгууллага маань өнөөдөр 80 жилийн дараа яг 80 жилийнхаа одоо ойг хийж яхад дэлхийн ертөнц маань буцаад яг 2 дугаар дайны дараах шиг үедээ орсон байна. Бүх улс орнууд ийм олон туйлтай ертөнц рүү тэмүүлсэн ийшээгээ өөрчлөгдсөн ийм байдалтай болсон байна. Тэгэхээр нэгдсэн үндэсний байгууллага бид нар улам сайн хөгжүүлж, өөрчилж, шинчилж дотор нь шаардлагатай байгаа өөрчлөлтүүд, сайжруулалтуудыг хийж энэ олон талт дипломат үйл ажиллагаа олон улсын дүрм журм нэгдсэн үндэсний байгууллагын системээ хамгаалж авч үлдэхгүй бол бид нар буцаад одоо тийм харанхуй
ертөнц рүү явах нэ гэдэг санаа санаачлал хэлж 800 жилийн өмнө бас одоо энэ Монголын их амар амгалан дэлхийд зогслоож исэн улсын үед бид дайны дэлхийн амар амгалан байх болтугай гэж энэний төлөө ажиллаж байна гэдгийг бол зарлж ирсэн. Тэгээд энэ COP17 гэдэг хурал маань өөрөө дипломат энэ салбартаа болвол одоо нэгдсэн үндэсний байгууллагын олон талт хамтын ажиллагааны маш том механизм. Нүүбийн өөрийнх нь одоо үйл ажиллагаа явуулдаг тэр одоо моторуудын нэг тийм ээ 3 том хилцээр байгаа шүү дээ. Нэг нь болохоор олон улсын хэмжээнд одоо бүх улс орнууд хүлээн зөвшөөрч орсон уур амьсгалын өөрчлөлтийн конвенц, биологийн олон янз байдлын конвенц бөгөөд одоо цөлжилтийн эсрэг тэмцэхийн конвенц гэж энэ 3 том конвенцийн нарийн бичгийн даргааны газар нь өөрөө нэгдсэн үндэсний байгууллагын харьяа. Энэ бол нэгдсэн үндэсний байгууллагын олон талт үйл ажиллагаа явуулсан механизмын одоо гол илэрлэнүүдийн нэг юм байна. Тэгэхээр үл ойлголцол, үл итгэлцэл зохиосон энэ ертөнцид олон улсын хэмжээний ийм хурал цуглааныг үргэлжлүүлэн хийх нь нэн чухал байгаа. Сэтгэвээс бид нар одоо жишээлбэл хоёр улс хоёулахны хоорондоо ярилцаа, эсвэл хоёр том гүрэн хоёулаа ярилцаад цөлжилтийг зогсоож чадахгүй, усны хомсдлыг шийдэж чадахгүй тийм ээ. Эсвэл одоо эмэгтэйчүүдийн эрх, залуучуудын эрх, үүрэг оройл гэдэг энэ асуудлуудыг зөвхөн нэг улс ганцаараа дотроо яриад эсвэл хоёулахнаа яриад бол тэр хоёр улсын л асуудал байж таарна. Гэтэл нэгдсэн үндэсний байгууллагын систем нь өнөөдөр биднэрт байгаа хамгийн одоогоор байгаа хамгийн сайн систем. Энийгээ бид нар мэдээж төвлөршүүлэх ёстой. Зарим тохиолдолд нэгдсэн үндэсний байгууллагын гаргасан шийдвэрүүд нь заавал дагаж мөрдөх ёсгүй учраас бас үр өгөөж байдаггүй гэдэг шүүмжил байдаг. За дээрэс нь нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зүйл гэж нэг 5 админ зэвсэгтэй улсад одоо ингээл хамаг юмын шийдээд эсвэл зарим юм дээр эсрэг хараа суучхад үйл ажиллагаа явагддаггүй. Гэтэл одоо дэлхий чинь өөрөө 192, 193 нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн оронтой. Тэгээ тэр дунд чинь одоо хөгжиж байгаа орнууд, за дээрээс нь одоо дунд хэмжээний хүчтэй орнууд гэл ингээл маш олон улс орнуудын бүлэг байхад энэ 5 орн бүх юмыг шийдээд байна гэдэг шүүмжил байдаг. Энэ болон дээр Монгол улсын засгийн газар үеийн үед одоо энэ нүүбийн шинжилгээний талаар дуурч ирсэн. Тэгэхдээ нэгдсэн үндэсний байгууллагын олон талт систем, олон улсын эрх зүй, нэгдсэн үндэсний байгууллагын дүрм журам нь өөрөө биднийг хооронд нь эвтэй найртай, аюулгүй, тогтвортой үргэлжлэн хөгжих боломжоор хангаж байгаа цорын ганц боломжит систем одоогийн байдлаар байгаа юм аа. Тийм учраас Монгол улс бол олон тулгуурт инхийг ирхэмсэн бие даасан гадаад бодлоготой тэр дотроо юу орж ирэх хэрэг зөвхөн хоёр талын харилцаа биш. Хоёр тал технологи биш, олон тал технологи ажиллагаа, олон талт хамтын ажиллагаа гэдэг маань өөрөө 2-3-аас дээш улс орнууд хоорондоо харилцах, эсвэл олон улсын байгууллагууд, засгийн газар хоорондын байгууллагууд хоорондоо харилцдаг юм механизмыг хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр өнөөдөр яг ийм төвшөнд олон улсын хэмжээний хурлыг Монгол улс нийслэлтэй амжилттай зохион байгуулад энэ 193 гишүүн орноос гадна одоо бусад улс орнууд, олон улсын байгууллагууд ирж манай улсад санал бодлоо солилцож яг дэлхийн дулаарал, газрын хөрсний дороотлын асуудал, цөлжилт, малчид, далаад гарцгүй орны асуудал, усны хангамжийн асуудал, за мөн одоо энэ байгаль орчны дороотлыг буцаан сэргээх асуудал гэд энэ бидэнд амин чухал сэдвүүдийг яг Улаанбаатарт авчираад олон улсын хэмжээнд одоо зөвхөн нэг 10-15 улс биш чинь нэгдсэн үндэсний байгууллагын бүх гишүүн орнууд цуглуулад ярьж байгаа нь энэ бол өөрөө манай дипломат албанд, манай улсын гадаад харилцаа, гадаад бодлогын хувьд бол том амжилт. Энээс ямар үр дүн гарахаас үр хамааран энэ бол үл хамааран том амжилт. Яагаад тэгэхээр бид энэ богино хугацаанд 3-4 жилийн хугацаанд бэлдэж энэ олон улсын оролцогч нарыг нэг цэг дээр цуглуулж чадлаа. Одоо энэ төр яг бид хоёроос нэг 50 метрийн цаана бүгд хоорондоо идэвхтэй мэтгэлзээд сууцгааж байна. Бид усны хомсдлын асуудлыг яаж шийдэх юм, бэлчээрийн менежментийг яаж шийдэх юм, энэ цөлжилтийн асуудлыг ярьж байгаа юм бол инх тайвны асуудлыг цуг ярих хэрэгтэй гэдэг энэ чинь нэг хэсэг нь бүлэг нь хуралдаж байна. Нөгөө бүлэг нь за ийм сайхан юм яриад байж байгаа юм бол энийг чи яаж санхүүжүүлэх юм? Санхүүжилтийн асуудлыг одоо энэ банкуд шийдэх юм уу, улс орнууд шийдэх юм уу, эсвэл баян тансаг улсууд нь шийдэх юм уу гэдэг асуудлыг хүртэл сая бид өнгө сая нэг ихтгэл зээний өрөөгөр ороод гарахад төрийн бус байгууллагууд нь иргэдийн төлөөлөл жишээлбэл ирсэн Африкаас, Европын холбооноос, мөн Өмнөд Америкийн бүлгээс жишээлбэл энэ асуудлыг дэвшүүлээд яриад мэтгэлзээд зарим тохиолдолд муудалцаад сууж байгаа жишээтэй. За мөн асуудлуудаа ярихын хажуугаар шийдлүүдийг ярьж байна. Шийдэл гэдэг нь бол одоо жишээл энийгээр ногоон бүсдэж гэсэн байна, хөөх бүсдэж гэсэн улс орнуудын энэ павильон дээр за би жишээлбэл ногоон жорлонг яаж шийдэх вэ? Ус цэвэршүүлэх байгууламжаа яаж, ямар шинэ технологи ашиглаж яаж шийдвэрлэх вэ? Ингэснээр хөрсний дөрөлтлөө бид нар хувь хүн болгон гэр гэртээ одоо шийдэж болохоор байна гэдэг шийдлүүдийг ярьж байна. Том хэмжээнд одоо жишээлбэл зээл санхүүжилтийн асуудлаар ярилцж байхад жишээлбэл гэр хороололд байр савын дулаалж өгөөд, гэрийн дулаалж өгөөд, нүүрснээс нь одоо татгалзуулаад нарны эрчим хүчээр бол өөрсдийн ингээд хангаад цэвэр одоо карбон зах зээл дээр жишээлбэл мөнгө олох хэмжээний гэрүүдийн ингээд засаад
өгж байгаа сайн туршлагууд бол бэлэн болцсон байна. Гэтэл энийг санхүүжүүлэхийн тулд маш олон айл энд хамрагдах хэрэгтэй байна. Олон тооны айл өрх энд хамрагдаж энд одоо нийтээрээ нэг зүгт хөдөлж иж энэ баялаг бүтээгчид бас энийг үйлдвэрлэж энэ одоо санхүүжилтийг бол гаргах боломжтой байна гэдэг банк санхүүгийн байгууллагууд хэлж байна. Гэх жишээний маш олон байгууллагууд хоорондоо уулзаж уулзраад зөвхөн асуудлаа ярилцах биш бас гарц гаргалгаа шийдлүүд юу байна? Гэхдээ энэ шийдлүүд нь мэдээж COP17-гийн хувьд яригдж байгаа учраас дандаа ногоон шийдлүүд байх хэрэгтэй. Экологийн хувьд асуудал багтаа, экологийн хувьд одоо хоргүй тийм ээ биологийн олон янз байдалд хор оршиг үзүүлэхгүй. За мөн одоо усны ундраг, усны одоо чанарт бас нөлөөлөхгүй, усны хомсдолд бас одоо нэмэр болохгүй гэдгээр маш олон ийм одоо зөв шийдлүүдийг бас энэ улс орнууд танилцуулж байна. Тэгэхээр энэ бол өөрөө зөвхөн шийдвэр гаргагч нар нэг хурал цуглаан хийгээд костюмтай улсууд хоорондоо ярилцаад нэг баримт бичгээр гар үсэг зураад гэдэг юм уу тунхаглаад зогсох биш. Энд бол залуучуудаас эхлээд жирийн ард иргэд парламентчтэй за дээрээс нь эмэгтэйчүүд за малчид жирийн ард иргэд гэдэг ингээд маш олон салбарын нэг цэг дээр цугларч энэ асуудлыг төвлөрч ярьж байгаараа Монгол улс өнөөдөр байгаль орчин экологи цөлжилт ус бэлчээрийн асуудлаар гол буцалж байгаа халуун цэг нь болж хувирч энэ 2-7 хоногийн өнгөрөөж эндээс тодорхой шийдвэрүүд гарч яг энэ салбарт маш олон оролцогч нарын оролцоог хангаад хөрөнгө оруулалтыг босгож татаж чадж байгаараа энэ өөрөө дипломат том амжилт гэж дүгнж болно. За дээрэс нь эдийн засгийн хувьд ч гэсэн энэ бол өөрөө маш том амжилт болно гэдэг нь бол бас илэрхий байна. Одоо маш олон телевизийн бас интервью ярилцлагуудыг үзчихлээ. Манай хувийн хвшлийнхэн хоол хүнс үйлчилгээний салбарын одоо соёлын бүтээлч үйлдвэрийн салбарын ч гэсэн маш их хэмжээний орлого олж байна. За урлаг уран сайхан сонирхдаг хүмүүс нь одоо манай энэ галерейнуудаар музей үзмрүүдийг их сайн үзэж байна. За соёлын фестивалуудад их оролцож байна. Манай одоо улсад үйлдвэрлэгдэж байгаа хүнсний хувьсгал одоо үндэсний хөдөлгөөний хүрээнд үйлдвэрлэгдсэн маш олон бүтээгдэхүүнүүдийн борлуулалт нэмэгдсэн байна. Манай ноос ноолуур арьс ширэн бүтээгдэхүүнүүдийн ч гэсэн борлуулалт нэмэгдсэн байна гэдэг. Энэ өөрөө ингээд олон улсын хэмжээний хурлыг зохион байгуулна гэдэг нь өөрөө зөвхөн улс төр дипломатын салбарт ашигтай байгаа зогсохгүй эдийн засаг, худалдаа, үйлчилгээ тийм ээ. Тэгээд одоо мэдээж бас соёлын салбарт маш олон салбарт өрөөгөөж өгдөг. Тэгээд олон улсын хэмжээнд ч гэсэн энэ хурал цуглааны чинь заримдаа булаацалтдаг штэ. Тэгээд conference tourism буюу одоо баг хурлыг дагсан аялал жуулчлалын бизнес эрхэлдэг хүртэл маш олон улс орнууд байдаг. Нэг том жишээ нь Давос тийм ээ. Женевээс холгүй байдаг. Тэр Давос гэж жижигхэн Швейцарын тосгонд бол жилдээ нэг удаа дэлхийн эдийн засгийн форум болдог. Тэр хэдхэн хоногт л одоо маш хэмжээний орлого олдог. За манай улсын одоо нийслэлд байгаа бүх зочд буудлууд дүүрсэн байна. Тэр зочд буудал дүүрхээс гадна Airbnb бол бас дүүрсэн байна. Хуваараа ч гэсэн ард иргэд бол одоо өөрсдийнхөө байр саа өрөө тасалгааг түрээсэлсэн гэдэг маш олон ийм эерэг эдийн засгийн үзүүлэлтүүд ч гэсэн бас энэ өнгөрсөн 6-7 хоногийн хугацаанд бол ажиглагдж байгааг бодоход энэ хурал дуусахад бол бас ийм хэмжээний дахиад том үр дүнүүд бол гарах байхаа гэж найдаж байна. Цаг гаргаан бас маш дэлгэрэнгүй цогц мэдээлэл өгсөн танд баярлалаа. Баярлалаа та бүхэн ажлын амжилт. Баярлалаа. Үзэгчтэй Тэнгэртлэц COP17-оос та бүхэн төрж байна. Бид Монгол улсын ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх одоо эрт ярилцлаа.